Монгол Улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн өсч хөгжсөний түүхэд 100 жилийн хүрээнд хүүхэд хайр ирээдүйн хүүхдийн үндэсний чуулган өнөөдөр төрийн ордонд боллоо. Чуулганд 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургууль хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөгч хүүхдүүд оролцлоо. Чуулганы гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, дэлхийн зүүн олон улсын байгууллага, олон улсын хүүхдийн найрамдал зохицол бор, Монгол хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ, Монголын скаутын холбоо хамтран зохион байгууллаа. Монгол Улсын ерөнхий сайд бөгөөд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Гомбочовын занданштар гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч нар мэдчилгээ дэвшүүлсэнийг холбогдох албаны хүмүүс чуулганы төлөөлөгч хүүхдүүдэд уламжилсан. Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн Дашнам Үйтингийн найз нартаа урам итгэл мэдлэг өгсөн шинэ зууны хүүхдүүд сэдвээр ихтгэл тавьж миний гэр бүл, миний боловсрол, миний сэтгэл зүй эрүүл мэнд, миний оролцоо, миний захим хэрэглээ сэдвээр хилцүүлэг өрнөж хүүхдүүд санал бодлоо илэрхийллээ. Хүүхэд бүр хөгжих хэрэгтэй. Хөгжих эрх нь зөвхөн боловсрол эзэмших төдийгүй бие бялдар, оюун ухаан, авяас чадвар, сэтгэл зүйн чадвархан бүрэн дүүрэн нээх боломжийг хэлдэг юм а. Улс орны хөгжлийн бодлого хүүхдийн хөгжил хамгаалалт тэдний хүрээлэн байгаа орчин нөхцөлийн чанарын асуудал үргэлж тэргүүнд байдаг. Мөн хүүхэд бүр оролцох, өөрт хамаарах асуудалд санал бодлоо илэрхийлж шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх бүрэн эрхтэй юм а.